Шинэ 7 хоногийн өнөөдөр 12 сарын 23-ны нэгдүгээр өдөр өглөөний 8 цаг болж байна. Тэгээд өнөөдөр манай сургуулийн манай техникийн шинэ жилийн тоглолттой. Тэгээд бид дуулна. Тэрний хаяг эцсийн байдлаар тайзан дээр гарахмаар хаваа бэлтгэх гэдэг ирж байна. Тэгээд өглөө 10-аас хичээлтэй. Хичээлсэн өнөөдөр шийдвэрчээд тэгээд хичээлээ суугаад энэ 7 хоног шалгалт эхэлж байгаа. Хичээл баамлаа. Өнөөдөр өдөр 2-оос энэ зааланд сургуулийн манай техникийн тоглолт болох нэ. 北京语言大学校团委书记张晴老师，还有。 恭喜发财，要饭的狗好来。Got my hands spinning, no kidding, I can't pin you down. What's going on in that beautiful mind? I'm in your magic. Би сая дуугаад уулзсан. Тэгсэн чинь дөлгөөнөө надаа цэцэг авч ярьж өгсөн. I'm so happy. 情不是追过，忘记不是洒脱，为你生的死。一个难过，这样爱你久了，为还能怎么做？首先，它的背景就是在2022年8月的时候，它出版的。这个理解当代中国。5. 注意事项。注意事项。 2 дахь өдрийн мэнд өнөөдөр би 2 илтгэлтэй нэг илтгэлээ болохоор энэ компьютер дээр рекорд хийгээд ингээд нэг онлайн хичээл зааж байгаа юм шиг нэг хичээл заадаг штэ PPT-ийн дээрээ дүрсээ оруулаад яг тэгэж рекорд хийж явуулна. Нэг илтгэл маань болохоор өдөөс хойш 4-өөс хичээл орно. Тэр дээр илтгэл тавина. Тэгээд шалгалтандаа бэлтэнэ. Өнөөдрийн миний төлөвлөгөө яг ийм 3 зүйл байгаа. Царайгаа харуулж рекорд бичих учраас цамц өмсчлөө. Тэгээд жоохон энэ хаваархаа жоохон зэгцэлжлээ. Тэгээд одоо бичцгээе. 一项，我讲的内容是一共14个部分。首先，我要跟大家简单的讲一下疫情的基本概念，然后里程生活、心理、经济这3个方面的影响。 Сургуулийнхаа цааны газраас хүргэлтээр хоол захиалсан байхгүй яг дотор байрныхаа үүдэнд тэгээд тэр маань хоол маань ирсэн байна. Тэгээ хоол авахаар гарч байна. Очны шалгалтаас би жоохон айж байгаа. Тэгээд 50 асуулт 30 минутанд гэсэн. Тэгээд тийм болохоор тэр шалгалтандаа сайн бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна. Яа, эцгээ.油炸的食物不好，烧烤的食物不。 哎，你家带了啥？再来。
Манай багш биднэр чихэр тарааж байна. Өнөөдөр хамгийн сүүлийн хичээл болохоор 就是粤语识字，这种是中国传统的识字。归纳的，但是这个手的下面的那个词是不可以跟他们归纳的。 За хичээл дуусчлаа. Амжилттай сайхан ихтгэлээ тавьчлаа. Тэгээд одоо дэлгүүр ороод нэг тараг ч юм уу аваад тэгээд өрөөндөө ороод үргэлжлүүлээд хичээлээ хийнэ. За 3 дахь өдөр эхэлсэн. Тэгээд өнөөдөр өрөөндөө ингээд нэг тийм гам төвшил хийж идээд тэгээд одоо шалгалт руугаа явах чинь 2-оос шалгалттай нэг тав болж байна. Тэгэхээр гэл гарах хэрэгтэй. Тэгээд өнөөдөр одоо нэг шалгалттай. Тэгээд шалгалтаа өгчөөд дахиад 30-ныхаа шалгалтыг бэлдэнэ. Өнөөдрийн төлөвлөгөө бол тийм байгаа. Өнөөдөр би 10 өнгөрөж болсон. Өчигдөр 2 өнгөрөж байна. За шалгалтанд орлоо. Шалгалтанд амжилт хүсээрэй. Шалгалтаа өгсөн. Одоо нэг юм захиалсан тэг маань ирсэн байна гээд тэрийг авахар явж байна. Одоо цаг 6 болох жоо 5 өнгөрч байна. Тэгээд юм харанхуй байна. Тэг хүүтэн байна. Би нэг гутал тэгээд нэг өмд 2 захиалсан баггүй юу гэсэн чинь өмд маань яг хөдөөжгүй. Гэтэ нэг карманыхын хэсэг надад ерөөсө таалагдаагүй. Тэгээд сая өмдөө буцаачлаа. Буцааж гарч өмдөө буцаачаад одоо буцаад өрөө рүүгээ явж гин. Тэгээд ороод дараагийнхаа шалгалтанд бэлдэнэ. Яа, энэ гэрэл нь мааслаад байгаа хгүй юу? Дөрөв дэх өдрийн өглөөний мэнд. Тэгээд өнөөдөр хичээлгүй. Тэгээд өрөөндөө шалгалтандаа бэлдэж өнжих байгаа. Дундуур нэг хоол идэх гэж гарах бах. Тэгээд маргааш шалгалттай. Тэгээд нийтэх өдөр шалгалттай. Тийм сонирхолтой байна да. Өнөөдөр бас сургуулийн шитанаас хоол захиалсан. Тэгээд доорч хоолоо идчихээд үргэлжлүүлээд хичээлээ хийнэ. Энэ уутын хараа уудан дээрээ бас манай сургуулийн логотой. За 5 дахь өдрийн минь өнөөдөр өглөө босоод шитан руу сургуулийн цайны газарт орж хоол идээд тэгээд буцаж орж ирээ. Тэгээд одоо үргэлжлүүлээд хичээлээ хийх гэж байна.
Тэгээд орой 7:30-аас шалгалттай. Тийм байна. Өнөөдөр ер нь бол нэг шалгалт өгнө. Тэгээд 30-ныхаа шалгалтанд бэлдэнэ. Тийм байхаар байна. 一个呢就是我承受这个动作，一个呢是。 Миний бүр нойр хүрээд амарч тийм энержи алга тэгээд кофе авч уухаар гарч байна. Кофега захиалсан тэгээд очиж авна. Тэгээ авахаар гарч байна. Уг нь өчтөр нэг өнгөрөөгөөд унтсан. Тэгээ өглөө хөрхөн бас 9 мөс өнгөрөөгөөд босч байгаа шүү дээ. Тийм байхад чи ингээд сайн унтаж амархгүй гүн нойроо сайн авч чадахгүй байгаа юм шиг байна. Тэгээ жоохон кофе уугаад кофе нэх уудаг бол биш. Бүр амар хаяадаа л уудаг. Тэгээ одоо яг тэр хаяа нь одоо юм шиг байна. Тэгээ гарч ой да. Энд одоо нэмэх 2 градус байгаа. Тэгтээ ингээд амар салхитай. Тэгээ амар салхитай болохоор амар хүүтэй юм шиг. Хүүтэй юм шиг биш хүүтэй. Салхиараа амар хүүтэй. Оо биш. Гислээ. Ер нь жоохон залхуу болт юм байна ингээд. Юмнууд маань ингээд ойрхон байх тусмаа заяа. Бараг ингээ үүдэн дээрээ авчирч ирүүлэх гэдэг болсон. Ингээд хүргэл дээр ингээд хиндээ бол ингээд сургуулийнхаа шитан руу цайны газар руу ороод ичдэг ингээ ойрхон тэгэл тиймээс одоо бүр ингээд сургуулийнхаа шитан руу орохоос залхуу болсон. За ингээд үүдэн дээрээ авчруулах га. За тэг үүдэн дээрээ авчирхаараа ингээд манайх болохоор би болохоор 9 давхартай байдаг заяа. Тэг яг нэг давхрын яг үүдэн ингээд тэр хоол нь ирдэг байхгүй юу захиалсан хоол нь. Тэрийг өөрлөх хас салхуураа за бүр яг ингээд 9 давхрын яг миний өрөөний хаалганы гадаа ус захиалахаар нэг баллонтой ус нь ингээд бүр юуны яг өрөөний гадаа ирдэг байхгүй юу. Яг тэр шиг ирүүлмээр санагдаад за бүр амар залхуу. Бүр хаалгаа онголгоол ингээд битээс авчмаарсан. Бүр тийм амар залхуу болоод байгаа. Тэгээд одоо кофе авах газар нь болохоор бас ингээд жоохон хөрх алхаад. Гэтэл бас тийм амар хол биш зөө. Тийм багт тийм нэг. Яа. Кофе уумаар байсан ч гэсэн яаж гарч амнаа гэд. Хүн амар муухай хурдан юм муу зам сурдаг юм. Шүтээ. Сурдаг шүтээ. Тэгэл тэрнийхээ жишээр жоохон муу зам сураал. байна да. Кофе тагийн хөрхөн мочи яха захиалсан шоколадтай. Доторхон сүүн кремтэй мочи нэг кейк юм уу? Мочи гэх юм уу? Сүүн юм сан. За одоо дийлэн хөгжлүүлэх хичээлээ хийнэ. Хийн гэдэг ааш тий. 一定不能是放在后面的。我去那儿了，昨天。 шалгалтаа дуусгачаад дүлгөөнөө Монгол руу хичээл намраад буцаж байгаа. Тэгээд би түрүүн гаргаж өгөнгөө бас хүүхдийн ноутбукийг нь өчөөд орж ирсэн. Тэгээ орж ирсэн чинь
Ингээ надад ийм үлдээсэн би энийг нь анзаараагүй. Тэгээ сая яг гинт ингээ анзаарж байгаа нөхгүй юу? Яг анх удаа ингээ хараад тэг бүр ингээ шок. Тэгээ надад ийм хөөрхөн ингээ захиатай ингээ ийм хөөрхөн юм үлдээсэн. Яа. Зөндөө их баярлаа. Би бүр ойлсон. Тэгээ дахиад ингээ баярлсандаа уйлах гад байна. Ийм хөөрхөн захиа махаа ингээ үлдээсэн. Тэгээд Монголд очиад уулзъя. Хайртай шүү дөлгөөнөө. Энэ газрын кейк нь бүр амар гоё амттай. Тэгээд би хичээлээ хийж байгаа. Яг юм кейк гэх юм бол илүү эрч хүчтэйгээр шалгалтандаа бэлдэх юм болов уу гэж бодоод тэгээд захиалаад сая авсан юм. Энийг би амар жижигхэн юм байх гэж бодсон чинь ийм том юм байна. Би нэг юм зүгээр л ийм жижигхэн юм байгаа гэж бодсон байхгүй юу? Тэгж одоод авсан чинь ийм том юм байна. Тэгээд энэ болохоор ер нь эднийхээс авахта байнга авдаг кейк. Энэ гаднах нь цэр чигтэй ингэ сүм крем. Сүм. Амар гоё. Яа тэгээд юм бэлээ тийм 3-3 халбаг юу сэрээ өгч явуулсан байна. Нээсээ идчихэд яг тэгэл яг хичээлээ өргөжлүүлэл бүр айгүй итгэвтэй яг хийцгий гэж бодож байна. Надаа юм бэлээ хэрэггүй. Тийм. Би сэрэг бэлийг юм бэлтгийч дараа нь хэрэг болно. 2 сэрэгээ бас бэлтгийч дараа нь хэрэг болно. Өнөрийг нь өнөрлөлтөө. Ваа. Тэр чигт ингэ сүүн нартж байгаа байхгүй. Би ингээд амар тэнэг ингээд идэх юмаа харуулах гад ингээд яг хэрэг камера олохоо гэж тийш амар тэнэг. За юм амттай мэдж байгаа юм чинь. Ирч хүчтэйгээр үр дүнтэйгээр хичээлээ шалгалтандаа бэлдэн шүү нэмэ. Манай сургуулийн яг энд юм хөөрхөн юм тавьсан бай. Шинэ жилийн урамсгал оруулсан. Би өөртөө шинэ жилийн урамсгал оруулах гээд мандарин авчлаа. Ядаж мандарин тагаа байхгүй бол энд бүр ямар ч урамсгал алга цас мас байхгүй болохоор тэг өнөөдөр бүр дулаахан байна. Манай ингээ охин маргаашхан шалгалтанд хоёлаа хамт ярилцаад яг 1 цаг хамт бэлтгэе тхүү гэдгсэн аахгүй юу. Тэгээд би окей гээд дөрөв рүү явчих. Дөрөнд нь бэлтгэе гэдгсэн. Дөрөнд давхар нэмэр бууз нэртэй тах юм. Обси яа ийс чүглээ. Монгол бууз. Монголоо хэд бууз хийдэг юм шүү. Оо хлээ би одоо юу юм. Бодохгүй Монголд очиж байгаа бууз идчих юм чи. Тэгтээ бүр яалч бүр яг цагаан сарын бууз нэртэй дээ. Энэ хүн бууз хийж химбэ. За алдарт 30-ны шалгалттай өдөр энд одоо шалгалт руугаа явах гэж юм. Тэгээд амжилт. Шалгалтаа хүрсэн. Ер нь яг дэжгүй байхаа гэж найдаж байна. Тэгээ үнэхээр мэдгүй. Тэгээ ер нь дэжгүй 60% тай, дэжтэй 40% тай гэх юм. Тэгэхээр ер нь бол 60% тай тэнцсэн байх гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээ тийм байна одоо. Нэг юм захиалсан байгаа. Тгийгээ очиж байгаа юм. Тэгээд хоол идцгээе. Өсөж байна. Би табаагаас нэг юм хослол хийсэн байхгүй юу?
Тэгээд ер нь бол сул загвартай гэсэн. Тэгээд яг Азмартай сул загвартай байна гэхэд харна ингээд ийм Азмараар авсан чинь ийм том юм гэсэн. Одоо энийг ингээ ингэсэн байгаа болохоос тэгж яахгүй. Энэ нь бүр ингээ хайш юм халааж өгнө шээ. Ингээ за. Тэгээ ханзуун юм. Ийм эрт. Тэгээ материал нь амар гоё. Тэгээ бас өнгө нь амар гоё байна. Тэгээд одоо тэгээд нэг Азмар жижиг болоход солиулах юм яах вэ гэж бодоод ямар ингэж явж ирсэн юм. Яг үндэ ингээд метроор үсэн 162 дах өснөөр би 165 гэдэг. Тэгсэн чинь яг үндэ өсөдөө ингээд готлон өссөн байгаа байхгүй юу? Чи хэдэлээ? 167. Энэ зарын 2 сантал байх заяа юу?